хэн нэгэн хүний үр хүүхэд амнаас эрүүл мэндээр хурж эрсдэж хэн нэгэн иргэн эрсдэлд орж байгаа бол тэр иргэн миний асуудал, иргэн бүрийн асуудал, орчин суугч бүрийн асуудал хариуцсан төрийн байгууллага, төр захиргааны бүх төвшний байгууллага аж ахуйн нэгж бүхний ажил асуудал байх ёстой. Тийм асуудал орхигдчихэд байгаа. Хэд амиа хичээсэн, хэд хувиа ботсон, хэд их хинэггүүрсэн, задгаарсан учраас энэ асуудал гараад байгаа гэж би түрүү хэлсэн. Тийм ч учраас энийг сар болохыг хий. Сар болохны эсний өдөр амралтын ч вэ, ажлын ч вэ, айлгэр бүрхэн, албан байгууллага бүхэн, төрийн байгууллага бүхэн цуглаж асуудлаа ярьдаг энэ хэмнэл рүү бид нар орох ёстой. Хэрвээ энэ нийгмийг эрүүл байлгая, хэрвээ энэ улсыг аюулгүй байлгая, энэ хотыг эрсдэлгүй байлгая гэж байгаа бол тэр цаг нь болцсон. Тэгэхээр энэтэй холбоотой ямар асуудлуудыг хилцхийг ажлын 8 цаг байдаг бол энэ өдрийн 2-3 цагийг зөвхөн энэ асуудалтай зориулдаг, хилцдэг, асуудлаа шийдвэрлэдэг, засдаг, янзалдаг, залруулдаг, хяндаг, дүгндэг, аюулгүй байдлыг хангадаг, ахиц дэвшид гардаг ийм тогтолцоо руу оруулна. Энийг ямар ч байгууллага нийслэлийн нутаг дэвсгэр дээр ажиллаж амьдарч байгаа хэн ч байсан дагаж мөрдөх ёстой. Тэр дэг журмыг бид энэ тогтоолороо бий болгох гэж байгаа. Журманд нь энэ бүх одоо асуудлуудыг хэн яаж гүйцэтгэх гэдэг тогтолцоог нь тодорхой бөгөөд ойлгомжтой товч өгөөд эмгэгцэгцтэй гаргах энэ асуудлуудыг оруулж